байцгаана уу миний Монголын үзэсгэлэн тард хэрэгтэй. За сайн байцгаана уу? Тэгээд маш урт хугацааны дараа би бүр жилийн дараа та бүхэнтэйгээ уулзаж байна. Тэгээд амьдралын өөрчлөлтүүд гэх юм бол зөндөө байна. Би хамгийн жаргалтай мэдээгээ та нартай хуваалцах гээд би ирсэн байна. Манайхаа би сая өнгөрсөн семестрт 70% тэтгэлэг авсан байна. Айгу хичээсэн учраас өөртөө бас баярлаж талархаж байна. Тэгээд энэ семестрт энэ өвлийнхаа амралтаар би гэрлүүгээ Монгол руу яваагүй. Би одоо яг ингээд 2 сар бүтэн ажиллаад одоо өнөөдөр болохоор 2 сарын 15 баггүй юу? Солирч байна. 16 баггүй юу? Маргааш битүүн нөгөөдөр шинэ 1. Тэгээ өмнө жилийн цагаан сараар чинь би чинь бас хөөрхөн манай дүү мүү ирсэн. Битээр чи хоёулаа сайхан сар шинэ ухтаж байлаа шүү дээ. Тэгэнгүүт энэ жил болохоор өстө жинкнээс анх удаага төрсөн өдрөөрөө ганцаараа байж үзсэн. Тэгээ цагаан сараар бас ганцаараа байж үзэх гэж байна. Тэгээд яг шинэ 1-нд болохоор би ажилтай. Шинэ 1-нд болохоор би ажилтай. Тэгээ ажлынхантайгаа хөрхөн тэгэл мар хийгээл өнгөрөх байхаа. Битүүнээ бол яг ингээд ганцаараа ганцаараа би байна. Тэгээд бас Монгол хүн байна да бас цагаан сараараа арайч бас ингээд юу ч бэлдэхгүй, гэр орноос цэвэрлэхгүй, ингээд аятайхан хоол хүнс чийж идэггүй байж ерөөсө болохгүй гэж бодоод тэгээд би сая гарч хүнсээ зөвлөллөө. Тэгээд тэдрээ тайд харуулад тэгээд яг ганцаархнаа байгаа дүүтэйгээ хамт амьдраад битээр ингээ аюугаа хантай гоё байсан байгаа штэ. Ер нь бол тэгтээ яг ингээд манай дүү Монгол руу цагаан сараар гэртээ харна гэд гэрлүүгээ явцсан байхгүй юу. Тэгэнгүүт яг ингээд одоо яг буцаад нөгөө ганцаараа амьдардаг байсан юм шиг уюуд рүүгээ ирээд ингээ ганцаараа байгаад эхэлсэн чи амар сонин санагдаа. Тэгээд ямар нэгэн байдлаар юм ярихгүй бол болохоо болчиход би та нартай бичлэгээ оруулж бичлэгээ хийгээ сууж байна. Тэгээд энэ нөхөр ер нь ганцаараа байж ижил бичлэг хийх юм байж тэгэж та нар бодчих магадгүй. Гэтэ би аль өргөө тэгэж бодсон. Гэтэ үгүй. Бичлэгээ оруулнаа. Гэтэ энэ бол үнэхээр яг нөгөө амлж гинаа гэдэг шиг болцсон л доо. Тэгээд би өөрөө ч гэсэндээ одоо хизээ яг ингэж тогтворжиж 7 хоногт нэг юм ч юм уу тэгэж бичлэгээ оруулж ингэж тасрахгүй юм эргэлтэнд оруулна гэдгээ бол би мэдэхгүй байна. Гэтэ ямар ч байсан өнөөдөр цагаан сар болох гэж байгаа учраас би гэрээ сайхан цэвэрлсэн, өөрөө ус цасандаа сайхан орсон. Тэгээд авсан хүмүүстүүдэд харуулъя. Тэгээ маргааш би гэртээ сайхан бууз салаад хийж идээд бас сайхан гэртээ унжин гарахгүй. Надад гарах ямар ч төлөвлөгөө байхгүй. 2 өдрийг маш сайхан амарч өнгөрүүлэхээр би ирсэн байна. Хамгийн ихэнд мах авсан байна. Би уг нь бол мах захиалж авдаг байхгүй юу? Одоо Монгол мах зардаг тийм хүмүүсээс тэгсэн чинь өнөөдөр мах захиалвал бүр ингээд цагаан сарын амралтын дараа очно гэсэн учраас би одоо цагаан сараар бууз хийж идэхгүй болохгүй шүү дээ. Тэгээд би ийм хэдэн грамм 300 грамм махыг би 7000-аар авсан байна. Заяа энэ хямдраад 7000 болсон баа. Тэгээд талх авсан. Би одоо шарж идэх гэж авсан. Би гоё өндөгтэй, чизтэй, спамтай тийм гоё талх шарж идэх байгаа байхгүй. Тэгээ би чиз авсан байна. Тэгээд сүү авсан. Тэгээ энэ сүүгээр би маргааш цай чанжуун өглөө сайхан Монгол хүн байна цагаан сараараа цайлах хэрэгтэй шүү дээ. Тэгээд том сүү авчгаар ууж барахгүй бит хоёр гашлахчаад байдаг байхгүй. Тэгээд ийм сүү авсан. Тэгээд спам авсан байна. Тэгээд энэ болохоор хям мамнууд нэг тийм гоё манай монголын шиг тийм гоё сайхан биш учраас би нийслэл салаатанда спам хий гэж бодоод ийм спам авсан. Тэгээд өгөрцөө авсан байна. Би яг Монголынхоо даршилсан өгөрцгийг амар санаж ин заяа. Айгуу гоё манай Монголын даршилсан өгөрцөд чинь гоё юм часэлсан амтмамтай гоё байдаг штэ. No энэ бол даршилсан өгөрцийн чихэрлэг байдаг заяа. Тэгээ би зүгээр ногоо өгөрцөө авчих гэсэн чинь сая ногоо өгөрцөж байсангүй. Тэгээд ийм даршилсан өгөрцөө авсан байна. Тэгээд энэ нь одоо чихэрлэг байх юм болов уу эсвэл азан таарч гоё Монголын шиг эсгэлэн байх юм болов I don't know. Тэгээд луу авсан. Майонез авсан. Тэгээд сонгон авсан. Тэгээд мэдээж хөмсөө авсан байна. Гурил авсан байна. Ийм 2 йогурт авсан байна Activia-гийн. Энэ болохоор 1+1. За ингээл боли яруу зулаа гэж бодож ирсэн би ундаа авсан. Тэгээд за одоо ёстой боли одоо гарыг явж исэн чинь замдаа би гурил хайгаа явж исэн. Би өнө гурил хайгаад явж исэн чинь энэ бас 1+1. Энэ 1+1 бол үнэхээр аимшигтай.
аимшигтай маркетингийн арга байгаа шүү. За би ногоонд нь бол угаасаа дуртай. Ирүүлээ энийг идэж үзье. Энийг нэг хамсаад үзье. Болохоор яа шүүс. Яа Korean fried chicken амт гинэ. Дандаа би ногооны нэгдэг болохоор. So good. Энэ бүгдийг аваад нийтдээ 62,000 вон алсан. Ер нь бол олон юм авсан боод тэгээ мах зах гэлс. Бас хөөрхөн олон юм авсан. Тэгээ 62,000 болсон байна. Энэ бичлэгээ зогсоогоод хэдүүлээ маргааш өглөө цагаан сарынхаа бэлтгэлээр уулзцгаая. iPad-аар бичсэн чинь нэрс нүрээ хөөрхөн харагддаг юм. За маргааш уулзцгаая. Tomorrow for sure. Зэманахан. Хараа гэж зөвхөн чамайг хүлээсэн. Дараа найз нь одоо 2 хөрхөн хүүтэй болсон. За тийм ээ тий. За. Цагаан сарын шиний нэгэн болоод ирлээ. Шиний нэгэн биш л дээ. Гэхдээ өнөөдөр чинь битүүний өдөр шүү дээ. Би нүрээ бодохгүй гэж бодож байсан юм. Угаасаа гэрээс гарахгүй. Би гэрээс гарахгүй учраас зүгээр л сайхан нүрэ бодохгүй зүгээр л сайхан бууд салаатай хийж идээд гифтий гэж бодсон байхгүй юу. Гэтэ бичлэгээ хийх байгаа юм чинь үзэгч олон түмнээ хүндэтгээд нүрээ жоохон өөгөө дарчий гэж бодсон чинь нэг мэдсэн чинь би дуу сонсоод нүрээ бодчихсан сууж байна. Тэгээд одоо штэ цаг 5 болж байна заяа. Би 3 хүртэл унтсан. Ичихгүй би 3 хүртэл унтсан. Би өчигдөр 5 хүртэл унтсан шүү дээ. Тэгээд яг тэ ядарч байгаа штэ бас хүн чинь байнгын ажиллаад ахаар бас нэг ингээд сэрүүлэг ямар ч санаа зовох юм байхгүй сайхан унтах чинь бас сайхан шүү дээ. Тэгээ сайхан унтаж байгаад босоод за бичлэгээ хий, цайгаа чанны бууза хий. гэж бодож байгаад гинт нүрээ бодчихлаа. Та бүхэн харж байна уу? Би микрофонтой болсон байгаа. Тэгээд энийг болохоор манай дүү бит хоёр бичлэг хийх төлөвлөгөө санаатайгаар бичлэг эхлүүлэх гээд тэгээд эхэлсэн бас байгаа л да. Тэгтээ ямар тач цаашдаа бас дүүтэйг хамт бичлэг хийх гээд бит хоёр микрофон хөдөлж авсан байгаа. Тэгээд микрофонтой болсон учраас та хэдтэй бас жоохон илүү quality сайтай ядаж ингээ хоолой нэг цэвэрхэн сонсогдохоор бичлэг хий гэж бодлоо. Камерны хувьд бол би одоо iPad-аараа бичиж байгаа. Гэтэ iPad-аар бичгээр миний арьс их гоё харагддаг. Удахгүй бас би өөрийгөө ингэж урт хугацаанд хичээл номоо сайн хийж ажил мэжлаа ёршими хийсэн болохоор өөрийгөө шагнаж бас утсаа солиё гэж бодож байгаа. Миний утас үнэхээр амьдрал үзсэн заяа. Бурхан минь бүр ингээд ариун зулаа чи бүр намайг яаж эдэлж байгаа юм бэ гэж утас маань бүр ингээд ууралтл эдэлсэн заяа. Миний ардаа дэлгэцэн ингээ харалцсан. Ингээ харалцсан заяа. Тийм учраас ингээд би ингээд юм бичихтэй энэний одоо яг энэ хэсэгт ямар үсэг байдгүй, энэ хэсэгт ямар тоо байдгүй би бүгдийг бараг цээжилчихсэн. Иймэрхүү байдалтай нэлээ удаа явж байна. Тэгээд одоо нэг өөрийгөө шагнаж өөртөө утас авч өгье гэж би бодож байгаа. За тэр ч яах вэ? За ямар ч байсан би нүрээ бодоод дуусгах. Тэгээд нүрээ будаад хэдүүлээ яг миний артал галтгоороо буцаад одоо бол би яг мейкапныхаа өрөөнд тэгээд хэдүүлээ миний галтгооны өрөөнд уулзах болно. Тэгээд би чи нэг сайхан том гэртээ олон сайхан өрөөтэй гэртээ өн шүү дээ. Тэгээд мейкапныхаа өрөөнөөс мэдчихлээ. Тэгээд хэдүүлээ нүрээ бодож дуусчаад галтгооныхаа өрөөнөөс галтгооны өрөөнд уулзцгаая. Тэгэд яадгийн би ганц өдөр нэг гоё дуу сонсоод эсвэл ингээ гоё бичлэг үзээд нүрээ бодож суух чи өөрөө бас нэг юм гоё нэг төрлийн терапи, нэг төрлийн бас нэг гоё эмчилгээ, нэг төрлийн гоё vibe байдаг шүү дээ октодаа тий. Өнөөдөр зүгээр л нэг гоё өөрийгөө хөөрхөн хармаар санагдаад тэгээ та нарт ч гэсэн бас нэг жоохон өнгөлөг харагдъя гэж бас бодлоо. Тэм учраас нүрээ бодож хаад эргээд уулзцгаая. Зяманаха бирлээ. Ардаа.
Би үнэхээр өөгөө дарна гэж суугаад л ингээд нүрээ бодчихлаа. Гэтэ бүр би бүр сормоос хүртэл наасан да. Бүр яг будаа суусан чинь яг нэг vibe-нд орсон. Яг дуу сонсоод нүрээ будаа суусан чинь би бүр цогсгоо бэлдсэн зөө. Тэд бүр нэг контр монтор урал морал бүр яа гэдэг юм бэ. За. Тэгээ нэгэнд нүрээ бодчихсан юм чинь хэдүүлээ бас цагаан сар байна. Тэр чи яг тийм учраас өнөөдрийг шинэ нэг ингэж бодоод тэгээ та нар ч гэсэн энийг угаасаа би өнөөдөр янзлаад оруулна гэж би бодож байна. Тийм учраас та нар энийг шинэ нэгэнд эсвэл ямар ч усны цагаан сарын үеэр үзэж байгаа. Тийм учраас дээлээ өмсөе гэж бодлоо. Микрофоны цэнэ тоос. Цэнэгүй микрофонтойгоо жаал ганцаараа чалцсан байж тариуллаа. Яана нэрээ. За техникийн асуудал бол маш их байлаа манайхаа. Тэгээд одоо яа гэх үү би ингээд жижигэн гэрэлнүүд асаагаад гоё уур амьсгал бүрдүүлээд бичлэгээ хий гэсэн чинь та нарт үзэхэд айгу төвхтэй айгу харанхуй болсон. Тэгээд дээрэс нь би тийм харанхуйд яаж хоол хийх юм бэ? Яг нэг юм гоё байрлал олдохгүй байна манайхаа. Ингээд тавихаас арга алгаа манайхаа. Тэгээд эндээ тавихаар энэ артлын гэрэл угаасаа ингээд цохиж орж ирэхээс арга алга намайг үнэхээр уушлаарай. Ийм арчаагүй байгаад намайг уушлаарай. Би ингээд гэрэл мэрэл бүх юмаа зөксөж чадахгүй байгаад намайг уушлаарай. Фантаза энэ миний. За энэнгөр бол дүү үнэхээр флексд мэрэг. Үнэхээр би флексд заяа. Би нэг ядрахад өөрөө ойсон юм. Bad quality бүр пак. Уцаа харуулчихсан. Утас маань яаж гэсэн энэ зэргийг бол сайн харуулчих нь. Энэ бол миний өөрөө oh my god нутгалтаас идэлсэн баг. Өөрөө ойсон хантазаага. Тэгээд энийг болохоор би өмнө жил 2 жилийн өмнөх цагаан сараар ойж өмсөж байсан. Тэгээд ийм өргөн ийм юутай. Өргөн өргөн имжээртэй. Тэгээд өргөн албаар ингэж өргөн имжсэн. Тэгээд шилэг товч мовчвол бүгдийг нь сайхан өөрөө зангидаж өөрөө ойсон. Тэгээд маш хантаа зэрнээсээ би бүр ингээд 7 ийм биш ээ. Тийм 7 шилэг товч хадсан. Тэгээд дотор ингэр нь хар. Яа өмсөд үзүүлчихье. Би зур утсаараа таад чанарыг харуулъя гэж бодсон. Тэгээд бас яг шууд шалдаа өмсөж болохгүй учраас дотор нь цагаан мод болох өмсөж байгаа. Өмсөд. Түр байж байгаарай. Хөөх юм бүр амьдрал үзчихтэй. Тийм тодалк маань бас үрчижчихжээ яа. Тэгээд энийг нөгөө нэлээ юм гүн ногоон өнгөтэй учраас цагаан юмн дээр өмсөх юм бол айгүй харагддаг заяа. Би тэгээд 2 жилийн өмнөх цагаан сараар ингэж өмсөж байлаа. Тэгээд ийм жижигхэн хөөрхөн нэрэл богино башаа бол ийм богино ийм хантаа цэжсэн. Тэгэд энийгээ өмсчих юм. Яаж гоё харуулахгүй. Ийм хантаац байна. Тэгээд ийм ногоон торгоор өөртөө хийж байлаа. Тэгээд энэний их хүрхий тэр би тэр ард. Хоол унд оройтол орш дээр үнслээ. За тэгээ хантаазаа өмсчихсэн. Үсээ ингээл амарлаг задгаа матгаа тавиал. Ингээл. Ингээл өгөн айлсэл залхсан бол гоё доо тийм ээ. Хоол хийх чаа учраас үсийг бол задгаа тавьчих болохгүй. Тэгэхээр хоошлуулад гавччээ санийх шигээ тийгээд хідүүлээ сайхан хоолоо хийж идея. Ёо биттэй юм гэрлээ бүр үзэн ядчих. Ерөөсө болохгүй байгаа штэ энэ гэрлийн асуудал. Тэгэнгүүт та хэдэд ч гэсэн ингээд намайг ингээ үзэхэд амар тухгүй штэ энэ гэрэл. Тэгэнгүүт би энэ ханандаа амар дургу. Энэ хаалга хан хоёронд би айгу дургу байхгүй юу? Энэ хаалга хан хоёр бүр үнэн царай муутай зав. Үнэн царай муутай. Одоо арай дээр. Гэтэл энэ гэрэл бол стил навшинлаа л та. Надад сая нөгөө нэг солонгосын цагаан сар одоо сойнаар гэдэг бас болж байгаа шүү дээ. Тэгээд манай ажиллаж бүх ажилчдаа ингээд ийм бэлэг өгсөн байхгүй юу бүгдээр нь. Тэгэд энийг бол манай ажлын хайр голоод идэм бэлээ. Өмнө нь чусоогоор бас өгчээсэн гэсэн. Тэгсэн энийг яг ажиллах юм дахиад өгч гэсэн заяа. Тэгтээ би бол яг удаа авч байгаа юм чинь. Тэгээд юу хоол хийх
Хоол хийгээд идэрээ энэнгээр л гэдээсэн амтлагч мамтлагчнууд л байгаа юм шүү байгаа юм. Гэтэ айгу сүртэй савлгаа мавлгаатай хайрцаг марцагтай. Амьдралд маш хэрэгтэй тэл юмнууд байна. Яг би өөрөө хоол их хийж иддэг хүн шүү дээ. Тэм учраас энэ бол хэрэгтэй л юмнууд байна. Энд болохоор ургамлын тос байна. Алюминий цуу байна. За алюминий цууг бол бүр хэрэглэхгүй байх. Канзан цуу байна. Цууг бол угаасаа байнга хэрэглэдэг. Байнгын хоолндоо хэрэглэдэг учраас цуу бол хэрэгэлцээтэй байлаа. Энэ болохоор 원래 구당 유리 열과 산에 강해 프레이스도 살아있는 옥수수 юм шиг яах юм? 옥수수тэй тос юм шиг байна. Энийг ч гэсэн би хэрэглэхгүй шүү дээ. Тэг яг хэрэглэх боломж нь гарвал хэрэглэх хаа. Тэгэд энэ бол канзан. Энийг бол хэрэглэн шүү. Энийг бол хэрэглэн. Яг энэ канзан ургамлын тос хоёрыг нь хэрэглэн. Энэ алюминий цуу энэ уксус хоёрыг бол уксус ч юм уу тос ч юм аа нөө. Бол хэрэглэхгүй л. Гэтэ яах вэ? Цагаан сарын бэлэг. Солонгостоос ийм цагаан сарын бэлэг авлаа шүү манайхаа. Надад уг найруулдаг цайнууд байгаа л да, найруулж уудаг цай. Гэхдээ би өнөөдөр цай найруулж уухгүйгээр яг сайхан сүйтэй цайгаа чанаж ууя гэж би бодсон. Яг сүйтэй цай чанаж уух, найруулдаг цай хоёрны амт чинь бас өөр шүү дээ. Яг хөө мэдээч яг энхийн сүүг нь бол би гоё гэж хэлэхгүй. Манай Монголын сүү шиг тийм сайхан өрөм шар тус амтагдсан сүү биш л дээ. Сүү бол сүү шүү дээ. Тийм сүү байна. Тэгээд надад юм цай байгаа. Нэг би бүр Монголоос баг хамгийн анх ихтэй авчирч байсан заяа. Тэгээд айгуу цөөхөн удаал цай чанж уусан. Цайгаа идэж шүлээд. Яа энэ дээр шар тос 13 л байсан бол тэгээд галзуу. Яг хоо надад ийм бэлэгний юм говийн хийцтэй цай маа тийм ийм борцтой хийцтэй цай идэл байгаа л та. Гэтэ эдгэр чин баг хоол заяа. Эдгэр чин ер нь бол баг л хоол. Тийм учраас зүгээр сайхан шинхэн сүйтэй цай чанж уухад бол too much. За би сая ногоонуудаа арилгаад цөмөс луунгаа сайхан хэрчээд бүгдийг нь одоо чанж ийн. Тэгээд одоо болохоор хэдүүлээ буусны хамахыг татна. Тэг микрофоноо янзалчихлаа. Цэмэрчглээ. Энэ бол үнэтэй байгаа сте. Би юу хил өхрийн гуйны цулыг би 15-аар авдаг хүн. Тэгэхээр 500 г хүрэхгүй махыг би 7000-аар авсан байна. Бүр хямдруулаад штэ. За тэр чаах. Тэгээ одоо маха татаад гурлаа зураад тэгэл ер нь химхэл жигнэл болоо штэ. That's it. So easy. Тэгээд сүүлийн үеийн сонин сайхан гэвээс би одоогор нэг газарт ажил хийж байгаа, зөөгчөө хийж байгаа. Тэгээд тэр газартаа бол маш сайхан хөгжилтэй хөөрхөн хамт олонтой сайхан ажиллаж байгаа. Би энэ жил төрсөн өдрөөрөө бас ганцаараа байлаа. Өмнө жил бол яг төрсөн өдрөөрөө би чинь Монголд байсан шүү дээ. Тэгээд энэ жил болохоор төрсөн өдрөөрөө Солонгост байлаа, ганцаараа байлаа. Манай найзууд, эргэн тойрны хүмүүс ер нь ихэнх нь бүгдээрээ Монгол явцсан байсан. Тэгээд ер нь бол ганцаараа шахуу байсан. Тэгээд энд байдаг манай найз бас тэр өдөр ажилдаа байгаад гэтээ хөөхөн заяа надад лаа үлээлгсэн бүр өмнө. Энэ жил яг би ингээд төрсөн өдрөөрөө ганцаараа бла 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 гэж тэгсэндээ яг үнэндээ ингээд айгүй олон төсөөлөөгүй, таварлаагүй хүмүүсээсээ бэлэг зөндөө авсан. Тэгээд ажлынхаа манай амар хөөрхөн бид нар бөөндөө бас нэг урдчилж нэг тэмдэглээд тэгээд дээрэс нь бас манай ажлын охин манай найз бас айгүй хөөрхөн яг би чинь бүр яг 2 сарын 14-нд төрсөн өдрөөрөө би чинь бүр яг ажилдаа явсан хүн шүү дээ бүр солиотой угаасаа гэртээ ганцаараа байгаа хийх юм байхгүйсэн болохоор явцаахгүй. Тэгээд ажил руугаа урсан чинь амар хөөрхөн надад лаамаа үлээлгээд айгүй хөөрхөн тэгээд энэ жил тэр мөрөн бол бас айгүй хөөрхөн байлаа. Гэх мэтчлэн сонио хачин байна. Би жигнүүр байхгүй манайхаа. Жигнүүр байхгүй. Одоо тэгээд тоон дотроо тавг тавьж агаад дээр нь буузаа өрөөд тэгээд жигнэх үү гэж би бодож байна. Тэгээд гэтээ энэ тавг маань нөгөө халуун юмд хийж болдоггүй тавг гэж би санаад байгаа байхгүй юу. Күнээрээ энэ сайхан охиныг гэртээ аваачаад тэ
ээж автаагаа танилцуулаад. Ингээ цагаан сарынхаа бэлтгэлийг ингээ хийлгээд байж явах тийм сүхэтэй залуу алах уу? Хөө нэрээ. Ажилтай гэж ихтэйхэн. Царай зүс сайтай гэж ихтэйхэн. За би боллоо. Сонгоноорч ч гэсэн махаарцсан одоо сайхан махаа амтлаад тэгээд нэг ганц бүрэнгийн гурил зураад тэг чимхэд жигнээд болоо. Төмсмөн болчихсон бол тэгээ салаад авахтгал болоо. Ер нь бол маш easy байсан байна. Одоо цаг 7 болчих. Цайгаа чанаад надад халуунсан байхгүй. Би дээрээс нь тогоонуудаа ашиглах ёстой штэ. Тэгээд ийм усны сав байдаг хгүй юу? Энд та халуун амар сайн барьдаг. Тэгээд энэ дотор цайгаа хийцэн. Энэ сүйтэй цайны амт бол гэхдээ үнэхэр different shit. Энэ цайны эдээндээ их учир байгаа штэ манайхаа. Тэгээд чанж байгаа хүндээ бас байгаа штэ бас. Өөрөө өөрийгөө хөөргөөл. Өөрөө баясаал. Зя манайхаа ямар ч усан гурлаа илдээд одоо би буузаа чимхээ зогсож байна. Стойрт бууз хийгээгүй юм байна. Би бүр бууз чимхээгүй айгүй худчих. Тэгээ угаасаа жигнүртэй болохоор битэр чин гэртээ бууз хийж идэхгүй шүү дээ. Тэгээ бууз идмээр санагдвал сайхан Монгол тавандаа очиод л бууз салаадаа аваад л идчихнэ. Зя цэрэглэг угаастай миний буузнууд. Буузных нь царай зүснээс эрхчлийнх нь өнгө зүс мэдэгддгийн гэсэн шүү манайхаа. Тэгэхээр буузаа маш сайхан царайлаг чимэгч байгаарэ. Ирэх жилийн өнгө шүү дээ. Бууз чинь юусоо. Цагаан сар бол ёстой миний ер нь бол хамгийн дуртай баяруудын нэг. Би бараг төрсөн өдрөөсөө илүү цагаан сартай аюу дуртай. Тэнгүүт яг хамаатнуудаа жоохон санаж байна. Яг ялтч уулзаагүй одоо бараг л нэр 2 жил болчлоо штэ ихэнхдээ. Тийштэй ер нь 2 жил болсон юм биш үү? Тэнгүүт ингээд Монголд очсон ч гэсэн ингээд уулзаж чадахгүй амжихгүй өдр байна. Зя нийтдээ 1 2 3 4 9 бууз болсон байна. Сайхан ерөөлтэй тоо вэ шүү дээ ерөөсөө. Ми чимгсэн буузнууд. Чи яар царай мотараад дуулаад штэ. Миний буузнууд. Одоо тэгээд жигнэн гэдэг чи эдэмэн том асуудал байна. Одоо хэдүүлээ жигнэх бол хамгийн хөвчлөлтэй байна хаа гэж би бодож байна. Миний ардаа. Шипай. Агахгүй юу. Тэгээд буузаа одоо ингээд ингэж дотор нь ингээ хийгээд тэгтээ доор нь ус хийх хэрэгтэй. Доор нь ус хийгээд буузаа хийгээд нэг хийх хэрэгтэй. Бууз ажиллагааны уулмөр. Энэ халуун сав гэхдээ үнэхээр хэрэгтэй халуун сав байна. Цайгаа энэ өөр савнд хий. Цайгаа өөр савнд бүр хийгээд энийг тавьж байгаа тавгаа тавьчих гэж би бодлоо. 될것 같은데? 미수트 제발 좀 잘 되줘라. 이제 너로 1cm шүү дээ энэ савчин. Энэ усныман таглаад доороо 1cm тэгэхээр 1cm-ийн дээш нь харуулахгүй бол энэ нь хайлна. Гэтэ энэ ч гэсэн өөрөө хайлахгүй байх магадлал. Айгу хэцүү те. Гэтэ айлахгүй болов. Халуун сав шүү дээ. Яа би нэрээ. Хүнээр амьдралдаа их юм үзэх юм аа манайхаа. Гэтэ тэгээд энэ ч өөрөө сонирхолтой амьдрал шүү дээ. Хүний амьдрал чи их сонирхолтой юм ба. За үнэхээр тавг маань хагарчихгүй, доотлох усны савны маань таглаа нь хайлчихгүйхэн шиг бууз маань жигнэгдээсэй гэж найдаж заяа. Одоо харъя. Ингээ хийцэн. Энийний доор нь ингээд ерөөхдөө бол энэ тавг тогоо хоёрын завсар өөр гарч явах зай байхад л өрнөл жигнэгдэн штэ. Тэгээд болоосоо. Салаадны маань өвөрцөн хяам бас аюу асуудалтай за. Би өчтөр харуулсан штэ та хэдэд спам авсан, тэгээд нэг юм өвөрцөн авсан гэд. Дан ингээд спам энэ өвөрцөн хоёроор хийгээ фейлдсэн магадгүй гэж бодсон учраас би салаадандаа өндөг хийх гээд өндөг чансан байгаа. Ёо тэтэ тэр юуны Монгол таавны наран зог гэд холны газрыг мэддэг хүн байна уу Солонгост амьдардаг.
Амар гоё те. Би тэдний салаатанд бүр амар хайртай. Яг миний 10 жилийнхаа гуанзанд иддэг байсан салаатны амт яг тэр мөн заа. Гоё. Бүр гоё. Урт өнөртөж байна. 진짜. Энд ямар сонио өнөртөө үрцээ. Айгу. Түлээ амтын үзье. Юу ээж? Чихэрлэг байх юм болов гэсэн бүр амар шорог байх юм. Амар шорог байна бүр. Усаар жохоогач хоо. Амар шорог. Oh my god. Ийм шорог юм уу яаж хийх юм бэ? Усаар уучлаа. Одоо амсъя. Ямар шорог юм бэ? Амар шорог байна зөө. Энийг зөвхөн жохоо хийчээд итгэхгүй л ахаас. Яа. Энд тийм балер шорог бүр нэг юм хүн идэхий авралгүй балер шорог юм чам. Хайр мөнгө. Энэ ногоо хүрцэг барах хийх хэрэггүй байна. Яа тэгтээ жоохон хийчихв. Яа миний мөнгө. Мөн хүрцэг автгүй л ээж. Өндөг чанас нь маш зүү юм болсон байна. За ямар ч байсан буузааж игнэж байна. Одоо ер нь бол цаг нь болохт өгч юм. Салаада идүүлээ авч үзье л та. Салаад бол гэхдээ looks so good. Ай нөө үрцээ яхаа нөгөө спам нь өөрөө давсан суул. Өндөг нь давсан суул. Төмс ч гэсэн давсгүй болохоор би амар жоох хийсэн заяа тэр цайны үрцэг. Гэтээс яхаа хөөрхөн туслалцаа үзүүлж байна бас амтанд. Тэжгүй шүү. Гэтээ энэ гоё юм. Монголд гэртээ иддэг эсвэл айлуудад иддэг нэг тийм гоё салаатны амт бол биш л байл та. Энэ бол хяа маш чухал л та. Эсвэл ингэ бас нэг мах хийгээд хийх айлууд байдаг шүү дээ. Тэгэхээр бас гоё идэгтэй. Зя манайхан бууз болсон. Аягман чагарсангүй, таглаан чайлсангүй. Маш хөөрхөн. Миний цагаан сар. Өмнө жил ч бас хөөрхөн жимс мэмстэй ширээ зассан юм аа гэхдээ. Зургийг авчиж тэгээ харуулъя. Буузаа идүүлээ амсч үзье. Тэгээд хэдүүлээ жоохон буалж чаад өнөөдөр хавшлыг дуусгая. Би жоохон ядарчлаа. Айгүй их юм хийчлээ бүр. Амар шүлтэй буuz болсон байна. Шүл нь асгараа. Ямар гоё бэ? Сүтэ. Oh my god. Цай бол бүр яг миний гэртээ уудаг байсан цай шиг амт чинь. Бууд салаад хоёр бол ялтчихгүй. Арай нөгөө орц найрлага нь өөр болохоор амтны хувьд жоох өөр байна. Энэ махчсан нэг жоох сонио амттай байна. Гэхдээ гоё. Би яг анх бичлэг хийж эхэлснээс хойш хамгийн анх бичлэг хийж эхэлснээс хойш бол одоо яг 2 жил болох чинь 2 жил болж байгаа хаа. 24 оны 9 сард хийжсэн. Одоо чинь 26 болчлоо. Ер нь 2 жил. Уг нь бол жилийн хугацаа гэдэг бол маш олон subscribe-тай болоод ингээд нэлээд хөөрхөн хүмүүс танигдчихаар хугацаа мөн л дөө. Гэтэ яалтчгүй би өөрөө юм гоё тууштай хийхгүй байгаад байсан. Айгу хийгээд болоод байсан. Тэгээд нэг хүн болгон жилийн эхэнд нэг айгу том өөртөө зориг тавиал ингээл би ястай энэ жил алан таална би турн муурн те би тим хэл сурна би тийшээ явна ингээл тэгдэг штэ. Би 25 онд ч гэсэндээ айгу их өөртөө тэгж юмнууд тавьж ийсэн л да. Тэгээд тэрнээсээ хүрсэн нь маш цөөхөн байгаад те.
Саяны өнгөрсөн семестрт 70% тэтгэлэг авсан маань бол миний хувьд 25 онд хамгийн сайн хийсэн зүйл маань тэр байгаа байхгүй юу. Тэгээд 26 онд бүр жинкнээсээ манайхаа би жинкнээсээ яг бүр яг seriously бүр яг бичлэгэндээ маш их анхаарна. Бүр яг одоо яг жоох юм сошиал амьдрал руу, YouTube-ийнхаа амьдрал руу, тэгээд Instagram-ийнхаа амьдрал руу жоохон хүчтэй орё гэж бодож байна. Тэгээд бодож төлөвлөсөн юмнууд байна, хүсэж байгаа зорж байгаа юмнууд байна. Тэгээд тэдрээгаа нэг та нарт ингээд амар хэлээд явах уу. Гэтэ ямар ч байсан намайг яг ингээд үзээд хүлээгээд байж байгаа хүмүүс маань дахиад жоохон хүлээчээрээ, жоохон байж байгаарэ. Би үнэхээр ингээд хийн шүү. Тэмээ тэгээд яг амар юм амлаж гинэ гэд нэг манай сайд шиг сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан хэдүүлээ яг твч итэг хүлээ гэдэг шиг ямар ч байсан би ч гэсэн өөрөө яг за жоохон хүлээ, жоохон твчээ. Тэгээд яг бүтэн ажиллаад байгаа үеүүдэд бол үнэхээр ирч хүчгүй байдаг. Тэгээд дээрэс нь байнга ажил хийж байгаа би яг юунаш тухай бичлэг хийх, яг яаж хийх ингээд би ингээд аюух ядарчаар дагаад тарих ажиллахаа болжт юм лээ. Хичээл орж байгаа үед бол ингээд байнга тархиа ажиллуулаад юмаа игэлээдэг учраас би нэг ядрахгүй зур тархиараа аюух ядраад идэг ч гэсэндээ тарих байнгын ажиллаж байгаа тохиолдолд би энийгээ хийж болоод идэг байсан юм шиг байна. Тэм учраас одоо бас хичээл эхлэхээр ажил хийж байгаа ч гэсэндээ хичээл эхлэхээр бас ингээд харцангуй хөөрхөн гайгүй болчих байх. Тэгээ би дахиад л амралт би хамгийн сүүлд хэдэн сарын өмнө бичлэг хийсэн. Одоо ингэж хийчин. Тэгснэ би дахиад ингэж цаашдаа ч гэсэн хийм юм. Бла 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 би бол үнэхээр сайхан худлаа ярьж байна. Улс төрч болол таар. За. Бүдөө хараад байх юм. Би уг тураад байгаа ш. За тэгээ бүгдээрээ 2026 оны морин жилдээ бүгдээрээ яг юу сансан 9 хүсэл нь бүгдээрээ биелээд тэгээд аз жаргалтай, маш эрч хүчтэй хийж бүтээсэн, зориг болгоно нь биелсэн, хамгийн гол нь эрүүл их аз жаргалтай тийм жил болж өнгөрөөсэй гэж би та нартай юурой. Тэгээд бүгдээрээ сайхан шинэлээрээ урт хугацааны дараах бичлэгтэйгээ хамт байсан та нартай баярлалаа. Бүгдээрэнд нь хайртай шүү. Тэгээд сайхан шинэлээрээ миний цагаан сарыг надтай хамт өнгөрүүлж өгсөнд бүгдээрэнд нь баярлалаа.